Өнцгөөд аж ахуй хөнгөлдрийн сайд сэргэлэн Дорнот аймгийн Баян хошууны бомбын үйл ажиллагаатай мөн танилцсан байна. Тус бомбоор экспортод гарсан бүтээгдэхүүний 30%-ийг хөд аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, 80%-ийг түүхийн газрын тос эзэлдэг байна. Баян хошуу бомбын хувьд бүгд найрамдах хятад ард улсын өвөр Монголын өртөц хорны Хөлбөмбөр аймгийн Шинэ Барга 100 хошууны Амгаланбаатар хотын өвдөг бомбуудтай хилэлдэг хоёр талын зориулалттай байнгын ажиллагаатай бомб юм а. Байршлын хувьд Дорнот аймгийн Халах гол сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж, аймгийн төвөөс 340 км, Халах гол сумын төвөөс 60 км-ын зайд Хилийн Тэг 198 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрладаг байна. Баян хошуу бомбд нь жил бүрийн 3, 4, 6, 7, 9, 10, 12 дугаар сарын турш 2, 5, 8, 11 дугаар сарын 16-наас тухайн сарыг дуурстал нээгддэг байна. Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий, Петро-Чайна дачин тамсаг, Петро-Матад, AFI Шейман болон бусад аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг даваагаас нямгарагт 8-аас 17 цагт нэвтрүүлдэг байна. За бусад зорчигчид даваагаас баасан гаригийн 8-аас 17 цагаар үйлчилдэг байна. Баян хошуу бомб Дорнот аймагт гайлын газрын салбар бомб. Дорнот аймгаас 360 км хасагдсан ийм бомб юм байна. Энэ маань юу л да ерөнхийдөө энэ бомб анханаас газрын тосны чиглэлээр нэгдсэн бомб тийм. Үйл ажиллагаа явуулдаг. Техник тоног төхөөрөмж, хүн хүч, ажлын хүч анх нэгдсэн. Үүнээс бас одоо ингээд 2005 оноос хойш энэ маань Петро-Чайна дачин компани мэдлэг шилжсэн. Тэгснээс хойш одоо өнгөрдөг өнөөдөр 14 оноос 15 оноос гадрын түүхэд осын экспорт нь энэ бомбоор явж эхэлсэн байгаа. Тэгээд ажлын ачаал нэвтрүүлэх чадамж маань нэлээд нэвтрүүлэх ажиллагаанд бол нэлээд машин дээгүүрнх бол нэлээд нэмэгдсэн. Тэгээд үйл ажиллагааны гол төлөв манай бомбын явж байгаа нэвтэрч байгаа бараа техник тоног төхөөрөмжийн 70-аас 80% нь Петро-Чайна дачин компани түүхий тос болон тоног төхөөрөмж хүн хүчний асуудал явагдав. Бусад одоо үлдсэн хувь нь болохоор зэрэг ерөнхийдөө нэг 20-30% нь манай орон нутгийн иргэд халахгүй сүмбрийн ард иргэдэж очиж. Хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн тус бомбын үйл ажиллагаатай танилцуулаар бомбын ажилчдын зүгээс нэг шаардлагатай байгаа асуудлуудыг энэ үеэр мөн салбарын сайдад хэлж байсан юм а.